Метро лаунж 91.7 радиотай хамтдаа байгаа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэж байна. За тэгээд мөрөөдөл гэсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцаж байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв бол мөрөөдөл ба ажлын хандлага гэсэн сэдвээр ярилцах болно. За энэ өдрийн мэнд тэгээд ажлын хандлага гэдэг зүйл бол бид бүхний бол өдөр тутмын тодорхой нэг хэсэг. Бид магадгүй сэрүүн байгаа хугацааны хараг тэн хагасыг бол ажил дээр өнгөрүүлдэг. Тэгэхээр бидний энэ ажил дээр байхад энэ ажил дээр хэрхэн хандж өөрийгөө амжилттай байх вэ? Мөрөөдөлтөө хүрэх үү? Эсвэл бид зөв ажиллаа хийж гинэ гэдэг талаар өнөөдрийн ярилцлага маань бол явна. За би яг ажлын хандлага гэхэрэг ингэж бодлоо л да. Бид нар нөгөө жоохон бахта би дуучин болно ч юм эсвэл багш болно, офис ажилтан болно гэдэл мөрөөддөг. Тэгээд яг тэр мөрөөдлийнхаа дагуу зарим одоо хүмүүс маань одоо их сургуульд илсэн орж байгаа. Тэгээд их сургуульд илсэн ороод төгсөөд тэгээд өөрийнхөө сонгосон мэрэгчлэрээ ажиллаа гэдэг нь эрхийн өгч байгаа. Одоо өөрийнхөө сонгосон мэрэгчлэрээ ажиллаж байгаа л ажлын байран дээрээ гарч ирж байгаа. Энэ үйл явдал. Тэгэхээр ажлын хандлага гэдэг бол мөрөөдөлтэй салшгүй холбоотой нэг асуудал гэж ойлгож байна л да. Тийм нэг гişхүүрэнтэй амьдрал зайлшгүй байх. Ер нь бол ажлын байрны хандлага дээр бол ажлын байранд хэрхэн хандж байгаа мөн ажилтай хэрэг нийцэж бодлоор бол үндсэн дөрвөн чиглэлээр бол ангилт юм байна. Тэгээд юу гэхээр нэгдүгürt нь бол муу ажил, тэгээд буруу хандлага гэж байдаг. За ийм тохиолдолд бол ямар ч амжилт гардаггүй мөн тэр хүн өөрөө гутралд ордог байгаа. За хийж чадахгүй ажлын байран дээр. За тэгээд мөн өөрөө бол энийг бол дуртай биш ажил мэргэжилтэй. За ингээд ирэхээр бол уналтанд орж бүтлгүүтэл бол дийлэхтэй дагуулдаг. Тухайлбал бид нэр ажил хийж байхдаа энэ ажил бол би хийх ёстой гэж өөрийгөө өөргөжүүлж хийснээрээ тэр ажил бол өөрөө их тийм хүнд дарамттай мэт санагддаг. Тэгэхээр магадгүй энэ бол нуу яаж юм гэхээр өөр нэгэн хийх ёстой зүйлийг би хийгээд байна ч гэх юм буруу хандлагаар хандах ажилда. Хоёр дахь зүйлийн хандлага нь бол сайн ажил, за буруу хандлага гэж байна. Тэгэхээр юу гэхээр тэр ажил бол өөрт нь нийцэж байгаа. Ажил бол ажлын байр нь бол үнэхээр тааламжтай, тохиромжтой өсөж дэвжих боломжтой боловч нөгөө хүн маань бас буруу хандлагатай байвал энэ зүйл бол төдийлөн амжилт гаргадаггүй. Богино хугацаанд бол мэдээж хэрэг бол амжилт гарна. Магадгүй үгдгийн одоо телевизүүдийн хооронд өрсөлдөөн явж хахад анхныхаа сэтгүүлчийн гарааг бол одоо нэр хүндтэй телевизээс эхлэхэд тэр хүний хувьд бол энэ бол мундаг байна гэсэн боловч мэдээж хэрэг ажлаа бол дургу байх, эсвэл хүчилж хийх, за чадваргүй байх гэх юм буруу хандлагууд гарах юм бол энэ зүйл бол богино хугацааны бол амжилтыг гаргасан болж үр дүнг бол төдөл авчирдаггүй. За гурав дахь зүйлийн зүйл нь төрөлний юу гэхээр муу ажил, зөв хандлагатай байх. Энэ бол тэрхүү одоо ажиллаж байгаа хүнээс бол маш хэмжээний хүч шаарддаг. Өөрөөс нь. Одоо тухайлбал Монголд нөө бизнес хийхэд хэцүү байна гэдэг. Нөө манайх бол худалдаа хөгжнөр цөөхөн байна. За магадгүй бизнес эхлэхээр маш хэмжээний мөнгө гаргасан боловч одоо хэрэглэгч байдгүй ч гэдэг юм, үйлчлүүлж байхгүй байна ч гэдэг юм. Тэгээ ийм зүйлд бол хэдий сайн хандлагатай байсан ч тэр хүн амжилт бол маш удаан хугацаанд зүтгэсний дараа гарч ирэл. Тэгэхээр энэ үед бол хүн шантраг гэдэг. За энэ бол бүтэхгүй байна гэдэг мөрөөдлөөс ухрах ийм зүйлсүүд гарч ирэлдэг. За дөрөв дэх төрлийн зүйл нь юу гэхээр сайн ажил, сайн хандлага гэж. За энэ зүйл бол бидний хамгийн чухал зүйл. Энэ нэгдүгürt нь өөртөө нийцж явах хэрэгтэй. Ажлын хамт олон бас энэ зүйлийг ойлгодог байх хэрэгтэй. Мөн хүн өөрөө эрх хандлагатай байх. Тэгээ Стив Джобсын нэг хэлсэн гайхалтай үг. Хэрвээ чи амжилт гаргавал ажил мэргэжилтэй дурлал гэсэн. Тэгэхээр магадгүй та сонсогч нараа бас бодох хэрэгтэй. Би ер нь яг зөв ажил дээр байна уу? Энэ надад тохирч байна уу? За нөгөө талаар бол ажлыг голох гэхээс илүүтэйгээр хамт олонны голох, уур амьсгал, байгууллага уур амьсгалыг голох гэхээс илүүтэйгээр би ер нь зөв хандлагатай байна уу гэдгийг өөрөө сайн тунгааж бодох хэрэгтэй. Хэрвээ буруу хандлагатай байх юм бол хэдий сайхан ажил, хэдий сайхан хамт олон байсан ч тэр хүний бол амжилт бол үр дүн бол гарч ирэхгүй. Зогсон байдал бий болдог. Тэгэхээр бид бол магадгүй амжилт гаргавал ажилдаа дурлах хэрэгтэй байна, тийм ээ. Ажиргалтай хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн өглөө ажилдаа яардаг, ажил руугаа очих тийм дуртай яарч очдөг. Мөн ажлаа тараад гэр руугаа яарж байгаа. Гэр руугаа тэмүүлж байгаа юм бол хамгийн их ажиргалтай гэж. Тэгэхээр ажил мэргэжил хамт олон гэдэг бол бидний хоёр дахь гэр байдаг. Тэгэхээр та магадгүй энэ хандлагуудыг зөв байна уу гэж бодох хэрэгтэй. Дийлэхдээ бид нар ажлынх явцд бол өглөө ажилдаа хоцрохгүй ирэх. За өнөөдөрт бол энэ зүйлийг хийчихье. За хурдан тараасаа гэдэг ийм бодлууд бол дийлэхдээ бидэнд төрдөг. Өнөөдөр яаж давна гэдэг юм.
Гэтэл энэ зүйлийг яг ийм зүйл бий болж байгаа хэрэг нэгэн хэвийн доктортой байнгын байгаа зүйл хүнийг бас залгаадаг. Тэгэхээр магадгүй ямар зүйлүүдийг бид хийх боломжтой вэ гэхээр бидэнд бол магадгүй одоо гэдэг компьютерийн дэлгэцсний зургийг өөрчилж болно. За мөн өөрийнхөө ажлын ширээг хэлбэрийг нь одоо тэр зохион байгуулалтаа өөрчлөх гэдэг юм уу. Ийм зүйлсүүдийг жижигч болов өөрт хэрэгтэй зүйлсийг бол хийж ивэл магадгүй нэг ажлаас уудах энэ ажил одоо утгагүй мэт санагдах гэх юм уу. Ийм зүйлүүдээс бол бид их салж чадах боломжтой. Тэгэхээр ажлын бас яг өөрөө зүтгээд байдаг гэтэл бид нар нэг асуудал байдаг шүү дээ. Би ингээд сайхан зан гаргаад ажлынхаа төлөө яваад хахад бол манай ажлынх намайг ингээд дандаа шүүмжилдэг. Эсвэл ажилчид маань болохгүй байна гэдэг. Тэгэхээр сайхан хамт олон бүрдүүлнэ гэдэг бол нэгдүгürt багийн ажиллагаа. Нөгөө талаар бол тэр хүн та энэ хамт олонд байснараа тодорхой зүйлийг сурч авч байгаа гэсэн. Хүнд хэцүү хүмүүстэй, зан аранштай хүмүүстэй харьц сурна гэдэг бол маш том үний дөрөв чадвар. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол та өөрөө бас өөрчлөлт орлогод хийх хэрэгтэй. Бүр гарцаагүй нөхцөл байдалд энэ нөгөө нэг буцаад бодох хэрэгтэй байна шүү дээ. Энэ ажил өөрөө миний байх ёстой газар мөн үү биш үү? Байхсгүй газараа байгаа гэвэл тэр хүн мэдээж сайн хандлагатай байсан ч амжилт гарахгүй тийм ээ. Ийм зүйлүүд байгаа. Нөгөө талаараа бид яаж нөхөр ажил дээр маш олон хүмүүс ажлаас гарахдаа ямар шалтгаан байдаг вэ гэхээр ерөөсөө энэ ажил болохгүй байна гэдэг юм уу, цалин бага байна гэхээс илүүтэйгээр ажлын тэр уур амьсгал таалагдахгүй байгаа учраас тэр хүмүүст ихтэй ажиллаа өргөдөг. Ажил олгогч нар юм уу, ажилч удирдлагууд юу гэж боддог вэ? Цалингийн үнэлгээний систем буруу байснаас л юунд бол ажлаа солиод байна гэж боддог. Гэтэл бол магадгүй цалингаас илүү бас тэр ажлын байранд харилцаа, ажлын тэр өөр орчин уур амьсгал бол хүнд маш их чухал байдаг. Нөгөө талаараа ажлынх нь мэдээж хэрэг одоо чи бол чадахгүй гэж хэлэх юм бол тэр хүн эзэж мөрөөдлийн хөтлөө явахад бол хаалтууд ихсэж байгаа. Чи чаднаа, бид бол чиний ард байгаа шүү гэдэг юм итгэлийг өгөх юм бол магадгүй тэр ажлын тэр хүний зүтгэж байгаа тэмүүл мөрөөдөл бол хүрэхэд бол илүү хөтөхөн болох талтай. За яг үүн дээр бас нэг жишээ гэх юм бол манай бас нэг найз байна. Тэгээ манай найз өөрөө татврын газар ажиллах маш их сонирхолтой. Тэгээд татврын газар ажиллах гад өөрөө хичээж зүтгээд шалгалтаа өгөөд тэгээд тэнцээд орж байгаа байхгүй юу. Гэтэл татврын газарт яадаг вэ гэхээр дандаа эмэгтэй хүмүүс голдоо байдаг штэ тий. Тэгээ манай найз өөрөө эмэгтэй. Гэтэл нөгөө газарт чи ажилд орлоо гэхэд эмэгтэй хүмүүс учраас нэгээ одоо хийж байгаа шин санаа төвшүүлэхт нь юусоо хүм бусад хүмүүс нь тоохгүй гадуурхах жишээний ийм байдал ажиглагдаж байгаа. За гэтэл нэг сарын дараагаар одоо яг сургуулаа төгсөөд бас нэг шинэхэн хүн ингээ ажилд орж байхгүй. Тэр нь эрэгтэй хүн. Яаж вэ гэхээр эрэгтэй хүний хийх гэж байгаа зүйлийг нөгөө хүмүүс нь дэмжиж гин. Ороод ирэхэд ороод ирсэн үү гэд бүгдээрээ хандах хандлага нь их өөр болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр манай найз би ер нь одоо энэ газар уулын ажиллах гэж багасаа хүсэж мөрөөдөж ингэж ажилд орсон. Гэтэл энэ хамт олон намайг ерөөсөө юу ч хийхийг ерөөсөө дэмжихгүй байна. Тэгээ би ерөөсөө мөрөөдөлтөд хүрч чадахгүй. Ингээд одоо миний ажлын хандлага, ажилдаа явах сонирхолч гэдэг юм уу. Энэ зүйл манад ингээд доошоо унж ийна. Надад одоо л яг энэ татвараар ажиллах бараг тийм сонирхол байхгүй. Би ер нь өөр хамт олонд өөр газар очиж ажилламаар байна л гэсэн ийм зүйлийг надад хэлж байсан. Тийм яг мэдээж хэрэг мөрөөдөл ажилд нийцэх энэ нийцлийн зохицлыг зөв болохгүй бол мэдээж хэрэг олон асуудал гарна л да. Тэгэхээр юу гэхээр за саний юм дээр ихэд бол жишээлбэл татврын чиглэлээр ажиллана гэдэг. Тэгэхээр бол төрийн байгууллагын бас өөр салбарууд байгаа. Зөвхөн яг тэр хамт олон болохгүй байгаа ч нөгөө өөр язрыг тэр чиглэлийн одоо юу гэдгийг дүүгээ хэлцэж ч юм уу энэ зүйл рүү шилжиж ажиллах ч юм уу энэ зүйлийг бод. Эхний удаад бол ер нь бол энэ өөрөө ч мөрөөдөл учраас хин нэгэнд тулгаад алдж болохгүй. Тэр зүтгэж үзэх хэрэгтэй. Энэ ажлын хандлага байрандах орчныг уур амьсгалыг өөрчлөх, өөрийгөө зөвөр таниулах гэдэг зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Үнэхээр юм болохгүй байгаа. Ерөөсөө ямар ч одоо зүйлсийг хийсэн болохгүй байгаа тохиолдолд бол та тэр ажлын байрыг өөрчлөхгүй бол нөгөө нэг шантрал бий болчихно. За энэ ерөөсөө бүтэхгүй юм байна. Тэгэхээр магадгүй ажлын байрыг бол сольж болно. Энэ бол огт сольж болохгүй зүйл биш. Бидний Монголд байгаа нэг том асуудал гэхээр залуучдын маань дөнгөж ажилд орж байгаа залуучдаар юу гэдэг вэ гэхээр ажлыг маш их сольдог. Нэг жил хүрэхгүй хугацаанд ажлаа албаолол гэдэг. Тэгээд энэ юу гарч байгаа гэхээр тууштай биш байна. Нэг ажилдаа. Тийм, ажилд орохдоо. Тэгээ магадгүй ажлынхаа ярьсанд орохдоо зарим хүмүүс тэгж хэлж. Би ер нэг гадаад явах
бодол байгаа. Тэгээд гадагшаа явахаас өмнө бас нэг жил 2 жилийн хугацаанд одоо зүгээр суултаа биш. Тэгээд нэг ажил хийдэг юм уу гэж бодоод байна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг ажилд хандах хандлага бол энд би зүгээр ямар ч нэг цалин мөнгө хэрэгтэй учраас орж ийнө гэдэг ийм хандлагатай. Ийм хандлагатай байхад бол хэзээч мөрөдөлд өрөхгүй. А нөгөө талаараа асуудал болгоныг солиод ажлаа солиод шийддэг гэвэл бас үгүй. Тодорхой хугацаанд зүтгэх хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг бол шинэ хамт олон үүсэж бий болох хооронд харилцаа, ажлын байранд харилцаа бий болоход бол тэр зүйлд бол тасан зохицол болтлоос тодорхой хугацаанд бол хүнд бэрхшээлтэй зүйлүүд гарч эхэлдэг. Магадгүй үүдийн гадуурхах гэдэг юм уу, залуу байна гэдэг юм уу, дуршлахгүй гэдэг юм олон зүйлүүд байна. Тэгэхээр тэнд ажиллаж ижил та дуршлагыг цуглуулна. Тэнд ажиллаж иж та өөрөө хэн бэ гэдгийг харуулж чадна. Тэгэхээр энэ хандлага магадгүй хийж байгаа зүйлсийг бид зөв болгочвол таныг бол бас магадгүй тэр хандах хандлагууд маань өөрчлөгдөж магадгүй. Нөгөө талаар хүмүүс ажлын байр их голдог. Дийлэх нь юу гэхээр дулаан тэгээд офисын тийм хар ажлаас хол бай гэж боддог. Гэтэл яг энэ зорилго бол бас нэг талаараа буруу. Яг ямар ажлыг би ямар үр дүн гаргах гэж ажиллаж ийнг зүтгэх нь бол өөрөө магадгүй хамгийн зүйтэй зүйл. Тухайлбал одоо миний хувьд одоо багшилдаг хүний хувьд бол юу гэхээр сайн шав бэлдэж чадвал одоо нэг том зорилго биелж байгаа энэ ажлыг төгсөгчнөр сайн байх хэрэгтэй. Нөгөө талаараа тэр төгсөж байгаа хүмүүсийн одоо хооронд тэр юу гэдгийг хандлагууд нь зөв байгаасаа. Яг тэгэхээр хуулийн чиглэл гэдэг юм энэ зүйл төр бол хувь хүний өөрийнх нь бас шийдвэрээс гадна мэргэжлийн онцлогийн шийдвэр сэтгэлгээ байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг суулгах бол одоо энэ ажлын байрны үр дүн гарч ийнэ гэдэг. Нөгөө талаар бол урлагийн хүмүүс гэдэг юм уу тийм хүмүүс бол салбартаа танигдах, мундаг болох, одоо тэргүүлэх ийм зорилгод. Тэгтэл тэр болгонд одоо юу гэдгийг за энэ болохгүй юм байна гэж солиод байвал нөгөө бидний амьдралын цаг хугацаа одоо тэр хичээл зүтгэл энэ бүх зүйлүүд талаар өнгөрдөг. Хүн бол залуу наснаа л маш сайн ажиллах хэрэгтэй. Тийм ээ? Олон туршлагыг өөртөө бүрдүүлэх, чадварыг бий болгох, туршлага хөндлөх энэ зүйлсийг хийх хэрэгтэй. Тэгтэл нөгөө нэг ажил хандлагаараа явж өгөхөөр ийм ажил бол би хийхгүй гэдэг. Тэгэхээр энэ бизнесийн салбарт амжилттай явсан хүмүүсийн амьдралыг харахад эхлээд тухайн байгууллагын үүднийх нь хаалгачаас хүртэл эхлээд тэгэд гүйцэтгэх захирал хүртлээ дэвшиж чадсан хүмүүс бол маш олон байдаг. За одоо нөгөө Азийн хөгжингүүгээд байгаа Солонгосын том корпорациуд, Японы том корпорациуд үүсгэн байгуулсан анх жижиглэнгийн тэр худалдаанаас эхэлж ийсэн. Бийлгээс гэхэд магадгүй тэр нэг өөрөө бол яхаа вөхөр тэр худалдаа, ахын худалдаа барааны зүйлүүдийг эхэлж хийжсэн гэдэг юм. Ингээд бага түвшнөөс эхлээд гүйцэтгэлийн түвшнөөс эхлээд ажилласан хүн бол тухайн салбарын ажлаа сайн ойлгодог, юуны төлөө зорих ёстойгоо мэддэг. Байгууллага яавал зүйтэй юм бэ гэдэг өөрийн биед мэдэрдэг. Гэтэл дийлэх нь бол хүмүүсийн мөрөөдөл юу гэхээр дарга болчихсон шууд нэг удирдлагын албан тушаалд орчуулах гоё байна. Эсвэл их зөв талбараас эхэлчүүд бий болох гэж байна. Гэтэл тэрийг магадгүй өөрөөсөө бий болох хэрэгтэй. Тхийн тулд магадгүй тэр одоо нөгөө гадны тэр нөгөө нөлөөллийн зүйлүүдийг бид дисж давах тэнийг гаргаж одоо эхлэх ёстой. Өнөөдөр магадгүй юу гэдгийг би одоо тийм хар бороор ажиллаж ин да гэж хандах юм бол таны ажлын үр дүн хар бороор л тусна хүнд хүчээр. Энэ зүйлийг хэрэг хэлбэршүүлэх үү, би энэ салбарт ямар зүйл өөрчлөлтүүдийг хийх вэ гэд бодоод илүү холоо харж ажиллаж чадах юм бол магадгүй энэ зүйл бий болдог. Тэгээд юу гэхээр бид нар 7 хоногийн 5 өдөр ажиллаж байна. 2 өдөр амарч байна. За амралтын 2 өдрөөр одоо янз бүрээр өнгөрүүлдэг баг. Тэгээд бид бол ажилтны 7 хоног эхлэхэд юу бодох ёстой гэхээр дийлэх хүмүүс өгдөхээр 5 дахь өдрийг хүлээж байждаг тий. Тэр бол хамгийн буруу. Бид амрахын төлөө ажиллаагүй. Бид амьдрахын төлөө ажиллаж байгаа. Тэр амьдралдаа өөрийгөө тэр мөрөөдлийг бий болгох, бүтээхийн тулд бид ажиллаж байгаа гэдэг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийг бол голжлохгүй. Мэргэжил бүхэнд сайхан бас хэцүү зүйлүүд байдаг. Тэгэхээр харин магадгүй мэргэжлийг голох биш, өөрийгөө голж үзэх. Би энэ зүйлийг чадахгүй байна. Гэхдээ чадахгүй гэдэг чинь болохгүй гэсэн үг биш. Тэрийг зүйлийг сурах хэрэгтэй. Гадагшаага хүмүүс дэлгэхэд ингээд сураад юм уу? Магистр, докторт ингээд сурч байдаг. Яаж байгаа юм бэ гэхээр би боломжоо хүлээгээд тэр үедээ яг ингээд болох юм бол би одоо тэр бол ингээд байх одоо сурах хэрэгтэй байна.
сургууль сурах бол зүйтэй, мэрэгчлээ дэвшлэх бол зүйтэй. Тэгэхдээ аль болох ажлыг хийж явахгүй бол тасалдах юм бол хүн ажилгүй тасалдах юм бол буцаад ажлын хэмнэлтэд орж чаддаг. Тэгээ одоо магадгүй бидний бас нэг буруу хандлага байна л да. Огт ажил хийхгүй нэ хүмүүсийг шүмжлээд идэг. Төр буруу ажиллаж байна. Өөрөө төрд ажиллаж үзээгүй байхгүй. Энэ ерөөсөө ажилчид их тааруу юм а гэж. Одоо удирдлагуудын ганц гаргадаг алдаа бол ерөөсөө тэр. Өөрөө ажилдаа бол хүсэн үедээ ирдэг. Ажилчид таслахаар их шүмжлээд илээ. Тэгэхээр тэр хүмүүс яаж өглөө болгон ингэж ажилдаа цагтаа ирж байгаа гэдэг зүйлийг бас удирдлагууд өөрсдөө бодох хэрэгтэй. Зарим удирдлагууд юу гэхээр бүр хуулиас давсан шийдвэрүүд гаргадаг. Одоо хөдөлмөрийн хуулиар бол нөгөө ээлжийн амралт байх хэрэгтэй тийм. Юу ч юм хэрэг би чиний насан дээр амралт гэж мэдэхгүй байсан гэж. Тэгээд тэгэнгүүт нөгөө чих эвгүй байдал үүсэн шүү дээ. Чи хуулийн заасан амралт авах гэж яхад нэг загнаж болохгүй. Тэгэхээр энэ бол нөгөө тэр хүний одоо ажилд хандах хандлагуудыг эвддэг зүйл бол удирдлага нөлөөлдөг шийдвэрүүд хамт олон бас нөлөөлдөг. Гэтэл тэр хүний цалин авч байгаа цалин хэд вэ гэдгийг бас бид бодох хэрэгтэй. Ингэж энэ зүйлүүд зөв байж иж магадгүй тэр хүн бол ажил дээр амжилтуудыг гаргах, үр дүн гаргах боломжууд өсөлнө. Тэгээ түрүүн ярьжсэн санаачлаг гаргахаар дэмждэггүй гэд. Энэ л одоо бидний том алдаа юм шиг байна. Ямар ч гайхалтай санаа төрж магадгүй. Бий болж. Тэгэд дэмжихгүй бол тэр хүнд дараа нь гайхалтай санаа төрсөн ч хэлхэ болчихдээ. Оролцоо бүрдэг. Тэгээ тэр хүн ажилд хандах хандлага буурна. Энийн эцсийн үр дүн юу гэхээр бүтээмж болчихно. 100 хүн ажилласан ч хандлага нь буруу бол тэр үйлдвэр компани бол ер нь бол амжилт гаргахгүй. Зөв хандлагатай хүмүүсийг ажилд авал бас нөгөө талаараа тэр байгууллагын амжилт бол гарч эхэлдэг. Тухайн хүн өс дэвчих боломж нь бас бий болдог. Яг ур чадварыг бол худалдаж авч болдгоо зүйл юм байна. Ур чадвар хандлагыг бол тэр хүнээс өөрийнх нь суур зүйл. Тэр зөв хандлагатай хүнийг авчвал бусад зүйлийг нь бол сургачж бол. За мөн одоо сонсогчдын хувьд бол бас өөрөө бодох хэрэгтэй. Миний хандлага зөв байгаад би ямар ажил дээр байх вэ гэд бодохдоо за хандлага чинь зөв байх юм бол та ороод орсны дараа тэр ажлыг бол сурч чадна. Энэ зүйлийг л зөв ойлгох хэрэгтэй. Түүнээс чаддаг газар та ажиллана биш. Таны мөрөөдөлд таны тэр хүсэж байгаа зүйлд юу хэрэгтэй вэ? Тэр талбар руу алах. Үүний дараагаар магадгүй тэр одоо нэг суралцах энд болохгүй байна, чадахгүй байна гэсэн зүйлүүд бол сураад явах бүрэн бололцоод. За сүүлийн үед ер нь хүмүүс өндөр дээд алтан тушаалд их очих дуртай болчихсон. За мөн одоо байгууллага гэдэг маш чухал болчиход байна л да. Тэгээд би одоо том одоо газар л ажиллах юм бол нэр хүндтэй газар л ажиллах юм бол баг миний ажлын бүтээмж сайжраад явчихнаа гэд баг хахуул өгөөд тэгээд нөгөө ажилд орчихно. Сүүлийн үед бол ийм хандлага маш их байгаа штэ. Тэгэд ер нь яг одоо хахуул өгөөд ажилд ороход ажлаа хийх тэр хандлага нь хэрэг байдаг гэж ер нь боддог юм уу? Яг суурь буруу тавьчихаар тэгэл бүх юм буруу болчих штэ тий. Тэг анхнаасаа л зөвлөө өгн ном журмаараа явах ёстой. Хуулийнхаа хувьд ч гэсэн бол энэ бол буруу. Хүний хандлагцсан буруу. Даад магадгүй тэр авилга өгөөд ажилд очсон юм бол ажлын алдаа төтөлд гарахад бас авилгаа шийдэх гэж үзсэн. Энэ л одоо нэг буруу хандлага бий болгочих. Тэгэхээр зөв тэмүүлэлтэй байх. Бидний мөрөөдөлд нэг л зүйл байгаа. Бид алтан тушаал дээр очих биш. Тэрхүү алтан тушаалаас гарах тэр нүг шийдвэр, үр дүн энэ зүйлийг л мөрөөдөх ёстой. Магадгүй нүгдийн төрийн өндөр алтан тушаалтан боллоо гэхэд тэр хүнд эрх мэдэл ирж байна. Тэгвэл тэр эрх мэдлээрээ энэ улс орныхоо төлөө зүтгэх, зориулах энэ зүйл чухал. Компани захирал боллоо гэхэд тэнд байгаа харилцагч, үйлчлүүлэгчдийнхаа сэтгэл ханамж, чанарыг эрхэмлэх. За мөн ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол магадгүй тэр хүмүүсийг дэвших боломжуудыг олох. Энэ зүйлүүд л байвал уг нь зүйтэй. Тэгээ мэдээж хэрэг бол одоо бидний манайд бол одоо байгууллагын компанийн хувьд бол компани засаглал гэдэг ойлголт байна. Энэ зүйлүүд одоо олон жил болоогүй учраас одоо л юм төлөвш. Тэр зүйлүүд гарч эхэлж байна. Тэгэхээр магадгүй одоо сонсож байгаа хүн за би дарга биш байх юм байна. За тэгээ яаж эхлэх вэ гэх юм уу? Эсвэл ажлаа сольчих юм уу? Бодоод ингээд эргэлзэж байгаа тохиол та нэг зүйлийг ойлгохоор та юуны төлөө зүтгэж гэнэ үү гэдгээл бодох хэрэгтэй. Ямар үр дүнгийн төлөө явж байгаа гэдээ бодох хэрэгтэй. Эмч хүн болвол магадгүй хүнийг эмчлэх энэ бол хамгийн эрхэм зорилго. Түүнээс биш одоо юу гэдэг зарим хүмүүс ингэдэг шүү дээ ажил мэргэжлийн хувьд болохоор
ийм цагдаа хувцастай гоё харагдаад байна. Тэгээд хувцсанд нь болж ажиллаж байгаа юм биш шүү дээ. Гол нь бол юу гэхээр цагдаа болоод энэ хэв журмыг сахиулах, хуулийг хэрэгжүүлэх, хяналттай авах. Энэ зүйлийг нь л бодож мөн чанарыг нь ойлгож ажиллах юм бол би зөв хандлагатай байна гэсэн. Тэгээ юу гэдгийг хүмүүс энэ нэг тостой ойлцсон нөхөр байна гэж. Гэтэл тэр тостой ойлж байгаа хүн маш олон хүний одоо машиныг засч тэр машин засагдсанараа маш олон хүний эрүүл мэнд, аймнаас, эд хөрөнгийн бүхэл юмыг бол тэр үр дүнд нь гарч байгаа. Тэгээ ийм зүйл болгон мэрэгжлийн тэр одоо үр дүн мөн чанараа ойлгож зөв хандлагатай байвал илүү их одоо танд амжилтууд эхлэх. Дөнгөж засварчин хийжсэн бол дараа нь өөрийн засварын төвтэй бол хиттэй магадгүй олон салбартаа тийм засварын үйлчлэгээ явуулдаг болох. Иймэрхүү зүйлүүдийг бод. Нөгөө талаараа бидний талбар зөвхөн Монголын улсын нутаг дэвсгэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид бол дэлхий дээр амьдарч байгаа. Дэлхий бол таны ажлын талбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж ижил магадгүй үр дүн гарч байгаа. Тэгэд Тереза гэдэг нэртэй эмэгтэй бол католик тийм сүмийн одоо гэлэн эмэгтэй. Бүхэл амьдралынхаа туршид үнчин ядуу хүүхдүүдэд л ажилласан. Тэгээ тэрний үр дүнд юу болсон гэхээр дэлхий дээр ямар олон хүүхд боловсралгүй байгаа, ямар олон хүүхд өсөж байгаа, ямар олон хүүхд өнчирж гинүү гэдгийг бол дэлхийд харуулсан, тийшээ хүмүүсийн анхаарлыг чиглүүлж чадсан. Тэгтэл одоо магадгүй үнэтэй ресторанд за нэг одоо 300 орчим грамм 2 дугаар хоол идэхэд л 110 сая төгрөг болж байгаа. Агтл 110 сая төгрөгөөр магадгүй тэр өсөж байгаа хүүхдүүдэд сургуульд явж чадахгүй хүүхдүүдэд зөв зүйл рүү зориулж чадвал тэнд болох юм байна гэдэг энэ зүйлийг бий болгож чадсан. Тэгээ тэр бол эмэгтэй хувьд бол амьдралынх нь төгсгөл тэр юу байсан гэхээр энэ бол маш олон сая долларын төсөл өдөрцөн. Өөртөө энэ юу байсан болоо гэж сонирхсан. Өөрт нь юу ч байхгүй. Тэгэл энэ үр дүн. Тэр бол хийж чадсан байна. Тэгээ өнөөдөр магадгүй би ингээ ажиллаад яагаад үр дүн гарахгүй нэхэр таны хандлага буруу байна. Хандлага өөрчлөвл та үр дүн гарч ийн гэдэг харна. Бид нар дэлхийд ажиллахад юу болдог вэхээр өндөр цалинтай л байвал гэдэг. Сартаа 3 сая төгрөгийн цалинтай байлаач та ажил дээр ирэх болгонд та дээрлэхүүлвэл амьдрахын тулд бид ажиллаж байгаа гэдэг санах хэрэгтэй. Дээрлэхүүлээд байвал тэр зүйл хизээч одоо сайхан байхгүй. Магадгүй юу гэдгийг гой газар л ажиллаж байвал гэдэг. Тэгтэл нөгөө нэг цалин бага. Танд бол мөнгө хэрэгтэй байгаа ч гэдэг юм. Ингээд бүх зүйлийг тооцоолохдоо үр дүнг бий болж гинэ гэдгийг л мэдрэх хэрэгтэй. Ингэх юм бол та илүү ажилдаа дурлана гэсэн. Гэхдээ одоо юу хүмүүс ч өөр болчиход байгаа юм шиг. Ямар? Би одоо том нэр хүндтэй байгууллагад ажиллаж байвал тэр цалин надад хамаагүй. Зарим нь болохоор би өндөр цалин авч ивэл тэр байгууллагын дарамт надад хамаагүй гэж. Ер нь тийм л бодолтой. Цаана нэг юм ашиг сонирхол байгаа юм шиг байна. Цаана. Тухайлбал сая өрхгүй төгрөгийн цалинтай таксир нь ланд 200 унж байгаа юм байна л та. Тэр өдөрт бол 30-аас 50 сая төгрөнд бензин хийлээ гэж бодоход за багадаа нэг за 30 сая тгий гэж боддог. Сард 30 өдөр явлаа гэхэд машинаа ер нь хөдөлгөлөө гэхэд сард 900 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр машин унахын тулд машинда бензин хийхин тулд тэр хүмүүс ажиллаагүй шүү дээ. Мөнгөтэй байх нь тий. Тэгэхээр тэр хүмүүсийн нөгөө хандлага нь юу гэхээр одоо мөнгө сонирн биш. Зөвхөн тэр ажил байх нь илүү чухал гэдэг юм. Тэр ашиг сонирхолоос бол хамааралтай байна. Тэгэд бид нэг юм болдгоо маа ингээд ажлын байрыг өөрчлөх хэцүү байдаг юм аа. Тэгвэл та өөрөө ажлын байраа бий болгож бол. Одоо бүх юм нээлттэй гэртээ ч ажиллаж бол. Тэгэхээр энэ зүйлүүдийг л бид олж харах. Эцсийн зорилго нь бол та мөрөөдөлтөд хүрэхин төлөө явж байгаа. Тэгэхээр мөрөөдөл чинь таны ажил бол гişхүр алхан байх хэрэгтэй. Түүнээс биш ажлынхын төлөө амьдарч болохгүй. Саяхан над нэг хүн дэгжсэн л дээ. Амралтын өдөр юуж байгаа гэдэг нөгөө төрийн албаны шалгалтын дээр хичээл зааж гэсэн. Чи ер нь амьдрахын тулд байдаг юм уу? Эсвэл ажиллахын тулд байдаг юм уу? Тэгээ би тийм бодоод бид ер нь бас яг үнийг хэлэхэд бол залуу хүмүүс биднэрт мөнгө хэрэгтэй, өөрийн гэсэн амьдралыг бүтээхин төлөө явж байгаа хүмүүст бол мэдээж хэрэг мөнгө чухал байна. Тэгвэл бас заримдаа нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та амьдрахын тулд ажиллаж байгаа болохоос биш, ажиллахын тулд амьдарч байгаа. Одоо тэр ажиллахын төлөө байна гэж бодж болохгүй. Бид амьдрахын төлөө байна. Эцэг эхчүүд хүүхдийн асуудал дээр одоо юу гэхээр цэцэрлэгт л одоо өгөхгүй бол ажиллаж чадахгүй байна. Тэгээд яг хөө энэ бол шийдэхэд хэцүү асуудал байгаа юм л да. Тэгтэл нөх хүүхдийн хүмүүжил маань юу вэ гэж.
Хүүхэд муу байх юм бол таны насан туршийн зовлон. Хоол муу, иж муу хад бол жилийн зовлон. Үр хүүхэд муу бол та насны төгсгөлдөө зов гэсэн. Гэтэл бид тэр хүүхдийг зүгээр л хоолоор өгөөл хоолтоол байж болоо гэж бодож болохгүй. Тэр бол хүн бий болж байгаа. Хүн болж бүрэлдэж байна. Тэгэхээр тэр хүүхдийн хүмүүжлэлт анхаарах. Ажил гэж бүх зүйлийг орхидог. Тэгээ нэг сургамж төгөөлгийн нэг өгүүлэг байдаг. Тэн дээр үтгэхээр хүүхэд нь аавдар ирээд ажиллаж яж хат. Аав та нэг цагт хэрэг мөнгө олдог гэсэн. Тэгээд аав нь бол би $25 олдог нэг цагт гэсэн. Тэгээд тэр хүүхд өгсөхээр та надад $15 зээлээч гэдэг. Тэгээд аав нь гайхаад $15 өгсөн. Нөгөө хүүхд маань юу гэсэхээр өрөөлөө очичоод өөрийнхөө цуглаас $10 нэмээд та би нэг цагийг судалж авч байна. Та надтай одоо ярилцаач гэсэн. Энэ зүйлийг бид нар бас бодох хэрэгтэй. Энэ бид нар амьдарч байгаа. Энэ зүйлийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаараа бид ажлыг болвол эерэг болох зөв хандлагатай байснараа та өөрөө тэр зовох гэдэг юм уу хэцүү байх энэ зүйлүүдийг бол одоо орхино. Дийлэх хүмүүс нь энэ ажил одоо хизээ тарах болоо ажил хурдан тараасаа гэж бодчих юм бол цаг явчихгүй. Та зүгээр л ажиллаж яхад ямар нэгэн байдлаар тэр ажлын цаг бол хурдан явцсан байдаг. Тэгээ энэ зүйлүүд юу гэхээр магадгүй өнөөдрийн нэвтрүүлгийн зорилго бол зөв ажил дээрээ та байх ёстой. Нэгдүгürt, хоёрдугаарт нь тэр ажлыг зөв хандлагаар хараа. Улсын хурлын гишүүд бол хүн болгол улсын хурлын гишүүн болох бодол байдаг байх л та. Гэхдээ тэнд очиж байгаа зорилго чи өгөхөр Монголын хуулийг батлах гэж очиж байгаа. Энийг л ойлгох хэрэгтэй. Гэтэл хүмүүсийн бүх хандлага нь буруу. Сайд болно гэж чинь тэр салбарыг л авч явж хариуцлагын үүрж зөв бодлого боловсруулж удирдах зорилготой. Тэгтэл магадгүй хүмүүс юу гэхээр нэр төртөө аль башддаг гэдэг юм байна. Нэр төргөө аль хашна гэж байхгүй л дээ. Өнөөдөр хотыг хамгийн цаг үзэсгэлэнтэй болгож чадж байгаа хүмүүс бол өглөө 5 цагт босоод цэвэрлэгээ хийж байгаа. Одоо энэ үйлчлэгч нар байна. Тэдний нэр төр бол хотын нүүр царай. Тэгэхээр бүх юмд эрхэмлэх юм байна. Тэгэхээр тэр зүйл хандлага зөв болгочвол магадгүй бүх зүйл зөв голдролоо шилж байна. За Metro Lounge 91.7 радио таамагтай байгаад баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол мөрөөдөл ба ажлын хандлага гэсэн сэдвээр ярилцлаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас нэгэн жишээ дурдхад нэгэн одоо хүн байшин барьж байгаа одоо барилгачд дээр очисон байна. Гэтэл та юу хийж байна гэж нэг хүнээс асуусан чинь би тоос гүрч ийн гэж хариулсан байна. Дараагийн хүн юу гэсэн бэ гэхээр би байшин барьж байна гэж хариулж байгаа. Дараагийн хүн юу гэсэн бэ гэхээр би тэнгэр багантсан энэ их том сайхан барилга барьж байна гэж хариулсан байгаа. Тэгэхээр та одоо өөрийнхөө ажилдаа хэрхэн хандаж байгаа хандлагаас таны одоо ажлын хандлага чинь шалтгаалаад үр дүн гарах болно гэдгийг хэлмээр байна. Гэт 91.7 радио таамагтай байсан та бүхэндээ баярлалаа.